их сонирхолтой мэдээ. За улс орнуудын соёлын харьцуулалт. Сар гарны өмнө би нэг семинарт суусан баггүй маа. Сургууль дээр нөгөө гадаад оюутнуудад зориулаад соёлын ялгаа, ёс зүй, их сургууль дээрх одоо ёс зүй гэсэн сэдвээр чөлөөт семинар болсон. Хүссэн хүмүүс нь очиж суух боломжтой. Тэгэд тэр семинар дээр одоо нөгөө жишээ нь гадаадаас ирсэн оюутнуудад зориулсан болохоор Чехэд ялангуяа их сургуулийн орчинд те ёс зүйн хувьд ямар үйлдэлүүдийг хүлээн зөвшөөрдөг, ямар үйлдэлүүдийг хүлээн зөвшөөрдөггүй гэх мэтийн тиймэрхүү юмнууд ярьсан. За дээрэс нь бас хэрэгтэй зөвлөмжүүд одоо янз бүрийн асуудал гарвал хаана хандах уу гэдэг юм уу те тиймэрхүү мэдээллүүдийг өгчсэн. За энэ дээр нэг сонирхолтой вебсайт бид нарт танилцуулсан юм. Энэ нь болохоор Country Comparison Tool гэдэг одоо нөгөө улс орнуудын соёлын харьцуулалтыг хийж харуулдаг юм график байдлаар үзүүлдэг тийм вебсайт байгаа байхгүй. За тэгээд энэ харьцуулалтыг яаж юун дээр үндэслэж хийдэг вэ гэхээр Голландын нийгмийн сэтгэл зүйч Gerhard Hendrik Hofstede гэдэг хүний соёлын хэмжүүрийн онол гэдэг онол дээр суурилж хийсэн байна. За энэ хүн болохоор 1967-аас 73 оны хооронд IBM компанид ажиллаж байхдаа энэ онолоо боловсруулсан гинэ. Анхандаа болохоор яг 4 хэмжүүрийг ашиглаад улс орнуудын соёлын харьцуулалтыг хийдэг гэсэн бол онолоо илүү боловсронгуй болгоод одоо бол 7 хэмжүүрийг ашигладаг болгосон юм байна. Та бүхэн энэ вебсайт руу ороод ингээд улс орнуудыг хооронд нь харьцуулаад үзээр их сонирхолтой юм билээ. Hofstede дундуур зураас insights.com гэдэг ийшээ ороод үзэнгүүт дурын ингээд улсынхаа нэрийг бичээд хооронд нь харьцуулалт хийж болдог. Тэнгүүд энэ 7 янзын хэмжүүрээр хооронд нь харьцуулж байгаа хгүй. Тэгээд оноонууд өгөөд за тэнгүүд энэ 7 хэмжүүр нь ямар хэмжүүр вэ гэхээр хамгийн ихнийх нь Power Distance Index гэж байгаа. Энэ нь болохоор хүмүүсийн нийгэмдэх тэгш бус байдал тухайн улсын иргэд хэрхэн ханддгийг харуулдаг гинэ. За хэрвээ энэ үзүүлэлт нь өндөр байх юм бол тухайн улсын нийгэмд эрх мэдлийн одоо нөгөө шатлал тодорхой тогтож хэрэгжиж байгааг илтгэн гэж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө өндөр албан тушаалтай хүмүүс илүү өргөн хүрээнд илүү их эрх мэдэлтэй байхыг ерөөсөө нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг байх юм бол энэ үзүүлэлтийнх нь оноо өндөр байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо ямар ч юмны дараагах юм уу те удирдах албан тушаалтай байх юм бол одоо автоматар хөндлөнө гэж үздэг ч юм уу те ер нь жоохон хүнд сурталтай байх талын гэсэн хэрвээ энэ оноо өндөр байх юм бол. За хоёр дахь үзүүлэлт нь болохоор individualism гэсэн байна. За ер нь одоо нөгөө бие төвтэй улс уу эсвэл бид төвтэй улс уу гэдгийг илтгэн гэсэн үг. За individualism гэсэн оноо нь өндөр байх тусмаа тухайн улсад хувь хүний эрх ашигыг одоо коллективизм буюу нөгөө нийгмийн хэсэг бүлгийн эрх ашигаас илүүд үздэг гэж. За тэгээ яг энэ сэдвийг бас саяхан манай нэг хичээл дээр заасан. Энэ түүхийг болохоор ер нь бизнесүүд айгүй их ашигладаг гинэ. Нэг улсад айгүй том цар хүрээтэй болсон бизнес одоо өөр улсад шинэ салбараа нээх гэж байгаа ч юм уу тийм баханд тэхийн тулд одоо нөгөө шинэ улсынхаа хүмүүсийн сэтгэл зүг судлахаас соёлыг нь ойлгох шаардлага гардаг. Тэхийн тулд энийг хэрэгэлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд манай багшийн хэлснээр болохоор дэлхийд хамгийн их индивидуализм буюу одоо бие төвтэй улс нь 1-р Америкийн нэгдсэн улс, 2-р Австрали, 3-т Канада гэсэн байна. За тэгээд 7 хэмжүүрийн 3 дахь нь болохоор masculinity гэж байна. За гэхдээ masculinity гэдэг нь одоо нөгөө тийм гендрийн үзэл гэсэн утгаараа биш. Яг нь masculine гэдэг чанар нь юу багтаадаг вэ гэхээр ерөнхийдөө нөгөө өрсөлдөөнч байдал, шийдэмгий байдал, ололт амжилт илүү чухал үн цэнтэй тооцогддог байх тусмаа энэ үзүүлэлтээр өндөр оноо авна гэсэн үг. Ийм оноо өндөртэй улсад болохоор ололт амжилт гэдэг нь юу гэж ойлгогддог вэ гэхээр ялагч тухайн салбартаа шилдэг тэргүүлэгч байх нь амжилтын илэрхийлэл гэж ойлгодог. За тэгвэл эсвэргээрээ энэ оноо бага байх юм бол тухайн нийгэмд бусдын төлөө гих сэтгэл болон амьдралын утга учирыг илүү чухалчилж үздэг. Бусдаас илүү байж гоцгоорхон ийм нийгэмд нэг тийм өндрөөр үнэлэгддэггүй гэсэн үг. Тэгэхээр ер нь бол айгүй өрсөлдөөнч амжилтын төлөө ингэж айгүй хичээцгээдэг хүмүүстэй нийгэм бол энэ masculinity гэдэг оноо илүү өндөр байдаг гэсэн үг.
За дөрөвдөг нь болохоор uncertainty avoidance гэсэн. Энэ нь болохоор урьдчилан тодорхойлж тооцоолох боломжгүй асуудалд тухайн улсын хүмүүс хэрхэн ханддгийг илэрхийлдэг үзүүлэлт гинэ. За энэ оноо өндөр байх тусмаа тухайн нийгэмд одоо болцсошгүй эрсдлээс сэргийлэх дүрм журам нь илүү тодорхой байдаг. Эсвэргээрээ одоо нөгөө нэг болцсошгүй эрсдэл мөрсдлийн талаар нэх их бодож ингээд стресстэй байдаггүй болвол энэ оноонд бага байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор long term orientation буюу хитийн хандлагыг илэрхийлэх оноо. Одоодоо илүү төвлөрдөг үү, ирээдүйд илүү төвлөрдөг үү гэдгийг нь илэрхийлнэ гэсэн үг. За тэгээ энэ оноо өндөр байх тусмаа тухайн улсын хүмүүс ер нь урт хугацааны төлөвлөгөөгөө маш их тооцоолон боддог гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүс ч урт хугацааны төлөвлөгөө гэж гаргадаг шүү дээ, тий. Тэгэнгүүт улс бүрийн хувьд урт хугацаа гэдгээрээ хэдэн жилиг авч үзэж байна вэ гэдгийг өөр үүдэг гэж байгаа байхгүй юу? Ихэнхдээ яг нэг 5-аас 10 жил ч юм уу, 10 жил гэж үздэг үл зарим ус бараг 20 жил ч юм уу, тий. Тэгээд хамгийн их нөгөө хитийн төлөвтэй анхаарал хандуулдаг улс нь болохоор Япон улс гэж. За тэгээ хамгийн сүүлийнх нь үзүүлэлт болохоор indulgence. За энэ нь болохоор ерөнхийдөө нарийн цэнгэнд автоматхай байдлыг илтгэн гэхэд болно. Одоо тэгээ найр наадамд ингээ автаад гол асуудлаа мартаж туушрахтаа хэр их вэ гэдгийг нь илэрхийлнэ гэж байна. За тэгэхээр энэ оноо өндөр байх тусмаа тэр дур хүслээ сул тавьдаг. Дур хүсэлдээ илүү автдаг нийгмийг илэрхийлнэ гэсэн. За тэгээ одоо Монгол улсаа харъя, тэгээ гол нь дан нэг улсыг ингээд сонгоод харахад бол нэг ойлгомжгүй заяа. Яг зүгээр өндөр байна, бага байна гэж харагдана л та. Гэтэ өөр улсуудтай харьцуулаад харах юм бол илүү сонирхолтой. Тэгэхээр хамгийн эхлээд Монгол улсаа хоёр хөрштэй нь харьцуулж үзье, тий. За. Тэгээ чи таамагаа хэлдэ ер нь Монгол улс ямар оноогоороо өндөр эсвэл бага байх бол. За хамгийн сүүлийн тэр нөгөө найр наадам те зугаацсан ингээл татдгаар бол манайх өндөр байх магадaltaй. Яа тэгэхээр одоо ингээд бензингүү тоггүй болж байгаа ч гэсэндээ шинжилгээ тэмдэглэж л байгаа ах манайхан гээ. 100 болохоор тэг бүгдөө наадам гэдэг алга болдог те. Ямар ч нөгөө намаржилт өвлийн бэлтгэлтэй тэр мэрэндээ юусаа анхаарахгүй бүр яг наадаж чаддаг ард түмэн. Тэгэхээр их өндөр байх болов уу гэж бодож байна. За ингээд харангууд power distance буюу одоо нөгөө нэг баг даргыг хүндэтгэх үзэлгээд ярьчих юм уу? Өндөр албан тушаалтыг хүндэтгэх үзэлгээ ярьчих юм уу? За энэ үзүүлэлтээр болохоор хамгийн гахалтай нь манай гуруулаа маш өндөр байгаа. Тэгээ Оростой бүр яг энэ тэнцүү. Хятад 80, Монгол Орос болохоор адилхан 93. Тэгэхээр ер нь бол ийм нөгөө нэг албан тушаал ахих тусмаа эрх мэдэл нь айгүй өндөрсдөг гэдэг чинь. Хүндлэл хүлээж авдаг тий. Манай багшийн тайлбарласнаар болохоор нөгөө бизнес инженертэй бас төрийн сектор энтертэй холбож тайлбарлаж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт манай багш асууж байгаа. Танаа улсад ерөнхийлөгчтэйгөө энгийн иргэн уулзах зүгээр ингээд яриа өрнүүлэх боломж хэр их вэ? Тэгээ манад нөгөө нэг зочин багш ирж энэ хичээлийг орсон байхгүй юу? Тэгсэн чинь тэр багш болохоор Ирланд. Тэгээ Ирландын ерөнхийлөгчийг та нар хэрвээ харж байсан бол нөхөөрхөө өгөө байт. Нохоо ингээд тоглосон шиг байж байгаад ингээ ярилцлага өгчдөг заяа. Албан тушаал ахих тусам эрх мэдэл өндөрсөн гэмтэр гэсэн ойлголт байхгүй. Ялангуяа төрийн секторын хүмүүс бол ер нь бол энгийн иргэдийн үйлчлэлийн ажилчид гэсэн хандлагатай ч юм уу те. Дуртай үедээ ингээд албан тушаалтан дээр ороод санал бодлоо илэрхийлж болдог гэж байгаа байхгүй. Тэнгүүдээ танаа улсуудад иймэрхүү боломж хэр байдаг вэ? Бид нараас асуужсэн тэр асуулт нэг сонирхолтой санагдчихсан. Тэгээд энэ дээр бол манай улс за тэгээ Орос Хятад хоёр өндөр байгаад нэг гайхаад ах зүйл байхгүй баг. За дараагийнх нь болохоор individualism бие төвтэй гэж ярихаас хэл хугарчих гэдэг. За энэ дээр болохоор ерөнхийдөө дундаж за манайх бол хоёр хөршөөс арай доогуур байна. Тэгэхээр энэ дээр бас ойлгомжтой баг тийм манайх чи ер нь бол нэгэн нийтийн төлөө нийт нэгийн төлөө гэсэн нэг жоохон тийм коллективизм үзэлтэй шүү дээ. Ер нь бол ингээд би амиа борлуулад ингээд явж байгаа хүмүүсээгээ жоохон гад үзэх тал руугаа шүү дээ. За энийг болохоор Монголынхаа ингээд нөгөө Европын ч юм уу улстай харьцуулахад илүү сонирхолтой үр дүн гарч ирэн дараа нь хоёулаа Чехтэй харьцуулж үзье заяа. За дараагийнх нь болохоор
маскулинити шин чанар ихтэй буюу одоо амжилтын төлөө их зүтгэдэггүй өрсөлдөөнч чанар ихтэй юу гэдгийг нь харуулдаг үзүүлэлт. Энэ дээр бол хятад амар өндөр 66 гэсэн байгаа. За Монгол 29, Орос 36 гэж байна. Тэнгүүд ойлгомжтой тийм нөгөө хятад ч их хүн амтай тэгэл ерөөсөө бүгдөө амар хичээлээ хийдэг. Тэрнээс нь бол шууд харагдахаар тий. Бүгд л ерөөсөө амар хичээж амжилттай сурахгүй л бол амьдрал будаа болно гэсэн ойлголт. Манайхан бол энэ тал дээр харьцангуй 50 улсууд гэж хэлж болно. Uncertainty avoidance гэдэг дөрөвдөх нь болохоор нөгөө тодорхойгүй байдлыг хүлцэн твчдэггүй чанар гэдэг дээр Орос бүр 95 гэж. Оросуудын хувьд болохоор юм тодорхойгүй байдал бол тийм хүлцэн твчшгүй тийм хэцүү зүйл. Бүх юмыг айгүй уртчлан төлөвлөдөг ч юм уу тий. За тэгэнгүүт хятад Монголын хувьд энэ үзүүлэлт нь харьцангуй бага. Энэ нь бол манайхны өдөр тутмын амьдрал дээр айгүй харагддаг шүү. За тэгж байгаа яри. Яг хизээ ярих юм бэ? Уулзах юм уу, уулзахгүй юм уу? Хэдэн сарын хэдэнд уулзах юм бэ? Би энэ дээр бол айгүй стресстэй. Яри. Тодорхойгүй байдал миний хувьд яг хувь хүний хувьд хамгийн үзэн яддаг юм баггүй. Тэгэнгүүт яа. Орос тэгээд л дайны бэлэн байдалтай байд юм байна л да. Хитийн хандлага гэдэг дээр одоо нэг урт хугацааны төлөвлөгөө энэ дээр гаргадаг хэсэгтэй. Тэрэн дээр болохоор хятад харьцангуй өндөр байна 77 оноотой. За Монгол 50, Орос 58 гэж байна. За indulgence гэдэг дээр бол ерөнхийдөө бага оноотойгоо гэхдээ Орос хятад 2 2024 гэж яхад манайх бол 42 гэдэг илүү өндөр байна. Тэр бол ойлгомжтой те түрүүн ярьсан шүү дээ. Найр надам гэдэг алга болчихдгоо гэх. За тэгвэл одоо ингээд тийм чектэй харьцуулж байгаа улстайгаа буюу чектэй харьцуулж үзье. За тэр албан тушаалын ялгаа буюу нөгөө power distance гэдэг дээр манайх харьцангуй өндөр. За чек манайхтай харьцуулбал харьцангуй бага 57 оноотой байна. Бие төвтэй байдал нь болохоор чек харьцангуй өндөр байна. Тэр нь бол угаасаа ер нь Европын ихэнх орнуудад анзаарэгддэг те. Ер нь нэг тэгж хэсэг бүлэг хүний эрх ашиг гэхээс илүү хувийн эрх ашигыг илүү үздэг хандлага. Амбиц зархагч гэх юм одоо нэг амжилтын төлөө гэсэн сэтгэлгээгээр болохоор чек манахаас илүү өндөр байна. За тэгээд тодорхойгүй байдлаас зайлсхийх хандлагаараа бас чек илүү өндөр байна. Юмыг ер нь тодорхой байлгах илүү дуртай гэсэн үг. Харин урт хугацаа хитийн хандлагаараа болохоор яг адилхан шахуу 50-51 гэсэн байна. Тэгэхээр манайхны хувьд урт хугацааны төлөвлөгөө гэдэг зүйл чекүүдийн хувьд урт хугацааны төлөвлөгөө гэдэгтэй адилхан байхаар тэг хугацааны хувьд. За indulgence буюу нөгөө найр наадамд автах хандлага нь манайх бас өндөр байна. За Германтай харьцуулбал бас их эрсдэс гарч магадгүй болохоор Германтай харьцуулж үзье. Манайд ч тэр албан тушаалыг дагаж ирдэг эрх мэдэл бол амар өндөр. Эсвэргээр Герман бол айгүй доогуур 35 байна те бүр Чехээс ч доогуур байх нь ш. Тийм байна. За тэгээд яг нөгөө бие төвт үзэл нь болохоор Герман Чехээс илүү өндөр буюу 79. Өрсөлдөөнч байдлыг болохоор бас арай илүү байна 66. Тодорхойгүй байдлаас зайлсхийх байдал нь болохоор сонирхолтой Чехээс доогуур байна. Гэхдээ манайхаас арай илүү байна. За урт хугацаа хитийн хандлагын тухайд бол бас ойролцоо гэхдээ арай илүү 57 гэсэн байна. Indulgence нөгөө найр наадамд автомтгой байдал нь манайхтай ойролцоо 40. Манайх 42 гэж байна. Яар сони тий. Би Германыг юм гэж бодоогүй. Гэхдээ нөгөө Oktoberfest энтрийг нь бодохоор бас тийм ч юм уу гэж бодогдох шиг. За тэгээ юм байна да. Та нар өөрсдөө энэ линкээр нь ороод өөрсдөө сонирхож байгаа улсуудыг харьцуулж үзээрэй. Ястаа гоё мэдээлэл байна.